Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр 2019 оны 9-р сарын 27. Мэдээллийн хүртээмж хэнийг ч орхигдуулна. Open Talks 2019 дараах 3 сэдвийг чухалчилж байна. Олон улсын хэм хэмжээнд нийцсэн мэдээллийн хүртээмжийн хууль тогтоомжийг Монголд хэрэгжүүлэх нь. Практикт тулгарч буй хязгаарлалт, нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нээлттэй мэдээлэл ба ил тод засаг. Дараагийн сэтгэлийг бол Global International төвийн хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн менежер Зул Заяа танилцуулна. Тэрээр бол мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтэнд судалгаа хийсэн бөгөөд судалгааны багийн гишүүнээр ажилласан юм аа. Сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний илтгэлийн сэдэв бол мэдээлэл авах эрх, мэдээлэл авах эрхийн хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Global International төв судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн мэдээлэлээ танилцуулах болно. Монгол Улсын үндсэн хуулиар үндсэн хуулийн 16-гийн 17-д иргэний мэдээлэл авах эрхийг баталгаажуулсан байдаг. Тухайлбал иргэн төрийн нууцаас хамаарах бусад мэдээллүүдийг өөрөө амар болон бичгээр хүсэлт гаргах, ирж хайх эрхтэй хэмээн заасан байдаг. Мөн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2011 оны 6 сарын 16-нд батлагдсан. Ингэснээр төрийн байгууллагууд өөрсдийн санхүүгийн мэдээлэл болон үйл ажиллагааны мэдээлэл, хүний нөөц, мөн худалдаа авах ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг олон нийтэд иргэд хэрвээ хүсэх юм бол ил гаргаж өгөх үүрэгтэй ийм үүргийг хүлээсэн байна. Global International төв 2019 оны 2 дугаар сард төрийн 8 байгууллагад мэдээллийн ил тод байдлын шалгуур ямар байна вэ гэдэг талаар шалгуур үзүүлэлтээр хэмжиж судалгаа хийсэн байгаа. Тэгэхээр энэ төрийн 8 байгууллагыг төврийн аргаар сонгож аваад орон нутгийн бас 3 төрийн бус байгууллагатай хамтраад мэдээллийг хүссэн байгаа. Ингэж мэдээллийг хүсэхдээ бичгээр болон амаар биеэрээ очиж мэдээллийн самраас мэдээлэлтэй танилцах, хэрвээ тухайн мэдээлэлээр хүссэн мэдээлэл маань байхгүй байх юм бол мэдээллийн ажилтнтай нь уулзах, мөн утсаар ярилцах гэх мэт аргуудаар мэдээллийг цуглуулсан байгаа. Ингэж мэдээлэл цуглуулахад төрийн 8 байгууллагын дундаж үзүүлэлт мэдээлэл авах эрхийн хэрэгжилт 39.8% байна гэсэн үзүүлэлт гарсан. Энэ нь ямар шалгуур үзүүлэлтээр гарсан дүнбэ гэхээр тухайн мэдээллийн ажилтан мэдээллийг хуулийн хугацаанд буюу 7 хоног хэрвээ сунгах юм бол дахиад 7 хоногоор сунгаж болно. 14 хоногийн хугацаанд мэдээлэл эргэж хариу мэдэгдсэн үгүй юу? Мөн тухайн мэдээллийг хүсэхэд хүсэлтийг хүлээж аваад ямар нэг бичиг хариу өгснөө мэдээлэл нь бүрэн дүүрэн эсэх байсан уу гэх мэт шалгуур үзүүлэлтийг харгалзан үзсэн байгаа. Ингээд судалгаа хийж явах явцад ер нь бол бүх мэдээллийн ажилтнууд энэ мэдээллийг яах гэж хүсэж байгаа юм бэ? Юуны тулд хүсэж байгаа юм бэ гэсэн асуултыг бол удаа дараа тавьж байсан. Гэтэл хуулиараа бол энэ мэдээллийг яагаад би тухайн мэдээллийн ажилтнаас хүсэж байгаа вэ гэдгээд заавал шаардлагагүй байдаг. Мөн тухайн мэдээллийн ажилтан та энэ мэдээлэл авах эрхийн тухай ямар нэг ойлголт мэдээлэлтэй байна уу? Мэдээллийн ил тод байдлын тухай хууль болон мэдээлэл авах эрхийн тухай хуулийн талаар ямар нэг сургалтанд хамрагдсан уу гэхэд 8 байгууллагын 7 ажилтан үгүй гэж хариулсан. Нэг нь яг тийм сургалт биш ч гэсэн гэхдээ би энэ хуулийн талаар уншиж судалсан гэж хариулсан байсан. Тэгэхээр бас нэг гарч байгаа асуудал нь болохоор тухайн төрийн байгууллагуудад яг мэдээллийн ажилтан гэсэн албан тоо байдаггүй юм билээ. Аль нэг албан тушаалтаа хавсарч гүйцэтгэдэг. Нэг бол хэвлэлийн төлөөлөгч, нэг бол мэдээллийн ажилтан гэж байна. Тэгсэн хэрнээсээ тухайн мэдээллийн ажилтан өөрсдөө энэ хуулийнхаа талаар ойлголт мэдээлэлгүй байгаа нь судалгааны явцад харагдсан байна. Дараа нь бид судалгаагаа сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч судалгаагаа үргэлжлүүлсэн. Иргэд бид бүхэн өдөр тутамдаа нийгэмд болж байгаа үйл явдлын талаар үргэлж өөрсдөө ирж хайгаад мэдээллийг авахын тулд цаг зав зарцуулаад явж чадахгүй. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчид олон нийтийн мэдэх эрхийг хангахын тулд сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж байгаа. Тийм болохоор бид судалгаагаа үргэлжлүүлж
одоо энэ харагдаж байгаа дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч 11 байгууллагаас 11 асуудлаар давхарсан тоогоор 18 байгууллагаас мэдээлэл хүссэн байгаа. Тэгээд энэ нь болохоор кейс судалгаа гэсэн үг. Одоо мэдээлэл хүсгэд, сэтгүүлчийг мэдээлэл хүсгэд тухайн байгууллага ямар хариу реакц үзүүлж ийн вэ гэдэг тал дээр нь судалгаагаа үргэлжлүүлсэн байгаа. Эдгээрээс би 2 кейсийг өнөөдрийнхээ ихтгэл онцлохоор шийдсэн. Хэрвээ та бүхэн энэ зургийг сайн харах юм бол нийтийн эзэмшлийн зам талбай, одоо явган үний зам, хажуугаар нь энэ ногоон дугуйн зам байгаа. Энэ дугуйн зам дээр хувийн компани ингээд хашаагаа ингээд татаад явган үний замыг хаагаад дугуйн замыг хаацсан байгаа. Тэгээд энэ талаар манай Eagle Television сэтгүүлч нийслэлийн газрын албанаас удаа хүсэлт тавьж албан бичиг явуулж энэ нийтийн эзэмшлийн талбай юу эсвэл энэ хувийн компани талбай юу энийг тодруулж өгөөч гэж удаа хүсэлт явуулахад хариу одоолтол мэдэгдээгүй байгаа гэсэн судалгааны үр дүнд гарсан. Энэ 4 сард бас Eagle Television сэтгүүлч энэ талаар сурвалжлага мэдээлэл бэлдээд явсан. Тэгээд одоолтол хариу нь тодорхой бус байгаа. Гэтэл одоо энэ ногоон замаар дугуйтай хүн явж байгаад хажуу тишээгээ одоо нэгэнт замын дарсан учраас хажуу тишээгээ дараад явхад өөдөөс ирж байгаа явган хүнийг дугуйгаараа дайрах ч юм уу тийм эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байгаа. Мөн бас нэг судлаач сэтгүүлч маань газрын албанаас нийслэлийн А бүс дээр байрлаж байгаа газрын кадастрын зургийн талаарх би мэдээлэл авч болох уу? Энэ газрыг ямар хүн өмчлсөн байдгийг бэ гэдэг талаар мэдээлэл авч болох уу гэхэд энэ мэдээлэл нь хүний хувийн нууцтай холбоотой гэж хариулсан байгаа. Гэтэл Монгол Улсын үндсэн хуулинд иргэн хүн газар өмчлөх хэрэгтэй гэж заачсан. Тэгсэн хэрнээсээ хаана ямар газар өмчлсөн байгаа, өмчлөөгүй байгаа гэдгийг мэдэхгүйгээр иргэд яаж газрыг өмчилж авах вэ? Тэгэхээр энэ нь шудраг бус зүгээр мэдээллийг одоо энгийн иргэдэд ийм хүртээмжгүй байдлаар түгээж байгаагийн нэг жишээ болж байгаа. За ингээд миний ихтгэлийн сэдв дууслаа. Тэгээд Globe International төв болохоор энэ мэдээлэл авах эрхийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль мэдээлэл авах эрхийн хэрэгжилт олон нийтийн ойлголт мэдээлэл дутмаг байна. Төрийн байгууллагад энэ талаар мэдлэг ойлголтгүй байна гэдэг үгнээс сая өнгөрсөн хугацаанд Канадын хууль ба ардчлал төвийн мэрэгжил тэргүүн Тоби Мэндл гэдэг мэрэгчлэнийг өөрж авчираад төрийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулаад сургалт зохион байгуулсан. Тэгэхээр цаашдаа бас энэхүү сургалтыг засгийн газраас ч юм уу ер нь өөрсдөө энэ ажлаа үргэлжлүүлээд энэ хуулийнхаа хэрэгжилтийг түгээн дэлгэрүүлэх ажлаа хийх хэрэгтэй байна л гэсэн дүгнэлт судалгаанаас гарсан. За баярлалаа. Зохион байгуулагч ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс Globe International төв. Дэмжигч ЮНЕСКОгийн Бээжин дэх төлөөлөгчийн газар. Холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам. Канадын элчин сайдын яам. Азийн сан